Себүүд ирчлээ. Тэр Себүүгийн ихний буудалтай чекин хийж байна. За бид хоёр Филиппинд ирчээд байна. Тэгээд энэ удаад Себүү, Боракай, Манила гэдэг 3 хотоор нийтдээ 11 шөнө 12 өдрийн аялал хийнэ. Тэгээд энэ удаад бол илүү гоё тийм амарсан чил аялал хийхээр төлөвлөж байгаа. За манай Себүүгийн ихний бодол. Ёо. Гişи. За шууд наална. Юу энэ юм уалтар муалтартай айл шиг юм шүү дээ. Энэ гişтэй. Хаш том хөрөвчтэй. Ямар айл шиг юм бэ те нэрээ. Осны байтэрэгтэй. Хоёр хүний уртай. Харуулны байранд байгаа болчихсон. Тэ. Гой тогтой юм. Гоё юм шиг. Хоёр битээр албаар хоёр хүний ор захиалсан. Хоёр тусдаа ор захиалсан. Энэ юу юм бэ? Хувцсан шкаф юм. Оо за. Тийм дэртэй юм шиг. Оо, сейф зөндөө том. Мангар том. Энд дахиад чин бүр янзын тухтай. За сэнс авах хэлгүй дээ. За, бид хоёр Себүүд ирчлээ. Эхний өдөр. Бид хоёр буулаасаа гараад нэг юм олж идэх гээд нэг моол руу алхацсан. Зандаа нэг юм гоё сүм олж хараад. Тэг яг Христийн сүм юм байна шүү дээ. Яг ямар сүм гэдгийг сайн мэдэхгүй тэгээд амар гоё хайдаад хаа. Орч үзээл. Яг зүүм заасан юм аа бас. Филиппиний ихний болж Жолибей иднэ. Энд хийхээ мак юм уу да тий. За бид хоёрын Филиппинд ихний бол Жолибей. Энэ болохоор Филиппиний өөрсдийнх нь юм түргэн олны сүлжээ юм байлаа. Өртөнтэй нэг удаа Сингапурт идчихсэн. Тэр нэг молд эчэндээ доод ирсэн байна. Син хонгорогийн цам мөн бас. Филиппиний мөнгөөр 1500 песо гэнэ. Йенээр үржүүлэхээр 4100 йен. 100-аад мянга гэж. Ялц ч нэг христийн шашинтай орон гэсэн. Иесусийн шөмшөр. Яа зэвэрэл. Тэр үү. Дэвнэ надад гой манго нишэг авч өгч байна. Колаа палац авч. Зэн бүр ийм ертөнц шүү дээ. За бид хоёр Temple of Lia гэдэг газар ирсэн байж байна. Тэгсэн чи амар гоё газар шүү дээ. Тийм ихний грек мэрекийн загвараар барьсан. Йоо шүн ирсэн чинь хүн багтай. Тэгээ шүн угаасаа амар гоё хайгдт юм. Таартай юм. Тэгээ нүдэр харж байгаа шиг харуулмаар л. Тэгээ одоо манай монголоор бол энтгийнхаа нэг зайсан толгой юм шиг. Сар мар бүр панаалаа гэж. Камер дээр сайн харагдахгүй байна. Энэ бол нас яг гоё хайгдчих шүү дээ. Тэг бүтнээр бол ингэ шаарддаг. Оо янзын газар байна. Себүүд яг иймэрхүү барилга байна гэж төсөөлөх хэрэггүй юм. Амар тийм рандом барилга.
Хэм айтчтай арай. Энэ Temple of Lia гэдэг. Lia гэдэг энэ хүн юм биш үү? Хөшөө нөө. Энэ Таж Махалыг нэг их нэртэй зөрүүлж барьсан гэдэг шиг. Тэгэл нөхөр нь их нэртэй зөрүүлж энийг барьж өгсөн. За, Себүгээр нэг юм байдаг юм байна. Кола. Макет захиалах гэсэн юм. Паста маска. Райс. За, өглөөний мэнд амьдрал хот. Нэг бигжи ахлаа ингэж стори дээ. Жахыг дураад авахгүй тий. За, өглөөний 8 цагийн Себү ингэж харагдаж байна. Өнөөдөр жоохон бороотой өдөр гинэ. Халуун хооронд ирлээ гэсэн чи бороо ороод байгаа. Кола жоохон ууртай байна. Чэм уурсан зээр. Тэгээ ялч ч нэг христи орон гэсэн шиг ингээд уусаа ингээд цанхаар харангууд энэ тэнд сүмүүд амирхад юм байна. Тэгээ энд нэг сүм байна. Тэгээ ингээд сайхан бол зөндөө. За энэ тал руу хажицсан. Тэгээ энэ нэг том сүм байна. Энэ настай сүм байна. Тэгээ цаашаа энэ настай сүм байна. Тэгээ энэ настай сүм байна. Хаасаа ус сүм байт юм. Таиландыг бодох юм бол эсрэгээр юм. Таиланд ч нэг буддист орн байсан чинь энэ болохоор христийн шишинтэй байна да. Тэгээ Себү болохоор яа гэм бэ? Одоо ингээд гайгүй өндөр байшинтай одоо тэр хаягдчихаа. Энэ саарлал жишээлбэл юу байхгүй. Эхний хураач энэ саарлал жишээлбэл моол ихтэй зүрх гэсэн. Эмхүү газар аягүй цэвэрхэн. Тэгээ яг ингээд жоохон жижиг байшинтай одоо манай Монголоор нэг гэр хороолмоо шиг юм газрууд дээр ахлах юм бол жоохон эвгүй байт юм билээ. Өнөрт нэ дийлэхтэй. Аюу нэрнэ шүү дээ. Тэр болохоор ер нь алхаад явхад иймхүү газар алхаад жоохон тохиромжгүй. Ер нь болж өгөөл тэгэл таксид ч маар л байл тээ. Таксиг нас хүн нас гайгүй. Хой мэдээ. Манай бүхэн хоёр. За, тойны үхий наа. Эдний үхий наа гоё юм байна. Энэ ба атабо. Оо. Бид хоёр өдөр болгон манго идэх гэсэн байгаа. Сая бол хоолоо идчихсэн ч гэнэ. Бошоохон л өрөөлөг байх хэрэгтэй. Би нэгт. Чи дөнгөсөө тэгээдсэн дээ. Юунд нэгт гэдэг. Ягаад яарч мараа да. Зүтгэе өрөөлөг бол яарал юм. Тийм бослол юм шиг. Хард ойлгож байдтай бас. Өнөөдөр явах үед. Гадаа бороо ороод салахгүй нэ. Өнөөдөр ч өнгө бороо орох юм шиг байна. За өнөөдөр ч яах вэ? Далайн явах өдөр л гоё нартай. За нартай ч явах ядаж бороогүй байгаас. Тийм юм да. Микрофон сууч. За бид нар бас нэг ганц уулзуур дээр бүтэн цаг боллоо. Амар төвчөрдөг байна. Манай жолоодсан сигналт чи. Ер нь Монголда тесттэй санагдчих. Энэ мотоциклтай сайлтаа яаж явах вэ?
За бид хоёр одоо Сибуд заавал үзэх ёстой түүхэн дурсгалт газар ирсэн байна. Энэ болохоор ингээд Христийн загалмай юм байна л да. Энэ загалмай нэг урдчтай юм байна. 1521 онд Испани колоничтай энэ Филиппинд ирэхдээ 1521 оны 4 сарын 21-нд гинэ одоо энэ загалмайг авчирсан юм байна. Тэгэхээр энэ нь болохоор Филиппин улсад яг Христийн шашин үүсч хөгжсөн одоо эхлэл юм байна л да. Тэрийг бэлэгддэг гинэ. Саний загалмайг болохоор ингээд тойролоод юм яг барилгатай хашаа шиг юм байна. Бодвол хамгаалсан юм байна л да. Эвдэрч хэмтгээс. Тэр нэг амар хөөрхөн өнгөлөг бодолт нотой дэлгүүрт ороод ирсэн. Ямар хөөрхөн магнитууд вэ? Энэ таксан. Магнит нь жоохон жижиг юм аа. Тийм байна. За бидний дараагийн зогсоод болохоор Сан Педрогийн одоо бомб гэх юм уу? Порт Сан Педро гэсэн газар ирж байна. Энэ болохоор бас л нөгөө Испани колоничтай ирж исэн бомб гэх юм уу? Цаана далай байгаа. Тэгээд тэрийг үзэх гэж ирж байна. Одоо цаана гэж байгаа энэ барилга нь болохоор 1500 онд баригдсан. Нураад 1700 онд бас нөгөө сэргэн барьсан гэж байна. Тэрүүний блогч. За энэ л Сибугийн одоо фаундинг буюу үүслийн зургаар авсан юм. За энэ бол Испани колони үеийн одоо Испани колони яг одоо Сибуд сууршилсан генерал гэх юм да тий. Тийм хүн гинэ. Мигуэл Лофейс де Каспи гэх юм байна. Энэ зурган дээр болохоор Филиппинд яг Испани одоо усан онгоцод ирж байгаа зэрэг гинэ. Моол ингээд Филиппин ч анх юм индианчууд шиг уугуул хүмүүс амьдардаг байсан шүү дээ. Тэгсэн чинь ингээд Испани онгоцоо төрж ирэл. Дээрлэгсэн шүү дээ. Одоо тааны сайхан дээрлэхэд колоничлаад. Тэгээд ингээд нөгөө бүх уугуулын хүмүүсийн байшин шатааж батагаад тий. Тэгээ манай уугуулч хоорондоос үүдэлцсэн баг. Энэ манай уугуул Филиппинчууд хоорондоо бас байлтаад ялагдсан юм да. Тэгээ нөгөө загалмайгаа зоож штэ. Өөртөөгөө шашныг тогтоосон. За тэгээ уугуул хүмүүс маань ингээ Христийн шашинтай болцсон. Тэгээ дотор нь хөрхөн гэлрээ тийм. Дарангуулын эсрэг тулдж ирсэн одоо ардын баатрууд юм да. Энэ гүрэнтэй гоё юм байна. Нөгөө талтай далаа. За бид нөгөө гүрнийхээ доогоор яваад нэг далайн хажууд байдаг тийм том моол түрээд ирлээ, том ихтлгүүр шүү дээ. Өөрийн өчигдөр очсноос хамаагүй том ихтлгүүр юм. Амар тийм бөөрийнхээ нэг сагсан бомгийн стадион шиг хэлбэртэй. Амар гоё шилт байлм болоо. Бид өөрөө сайн нөгөө Сибугийн яг нөгөө түүхэн дурсгалах газраар явсан чинь. Тэр хавь нь бол яг түүхэн дурсгалах газар юм тач гисэндээ яг үнэндээ болсон. Амар их ядуу хүмүүс амьдардаг болохоор орчин бол амар л юм байна. Баян ядуугийн ялгаа бол нэлээд их ор юм шиг санагдлаа. Саний болсон. Эндээ үдээс болсон. Найкийн эмблем юм тий. Тий. Үдээс. Вау. Старчог. So creative. Сэртайра Филиппиний Uniqlo санах чинь. Энэ Японд байгаа биш. Тийм ээ тий. Тэгээ Uniqlo-гийн 40 жил болж байгаа гэж цай шинээр дөнгөж цай шинээр бичсэн болов. Тий. Хөрх юм шүү. Тоотоор ортой тий. Тий. Дүүс. Оо. Харин юм шүү. Миний хөрхөн бас халантай. Айн нэг үнснүүд нь штэ. Энэ хөрхөн тий. Жиплэтэй хамтарсан юм байна л да. Коллаб хийсэн. Энэ нэг үнэн 790 гэдэг чинь баг 2000 yen гэдэг чинь Японоос үнэтэй байдаг аахгүй. Тэр Японд ер нь хямдхан байд юм байна. Тэр энэ гоё зохицсон шүү. тийм шүү дээ. Эргүүлтэй. Чи хонгой яасан мэт. Хойдол нь бүр аяраас. Гэсэн чи энд угаасаа үнэн үнэтэй юм байна уу?
900 гэсэн бай 3-оор орчлохоор 3000 хавцаа. Арай л давталгүй байна тий. Тий. Манай ч 2000-аас тий. Үнэ. Чи нэ. Би юм уу? Чи одоо яг нэг үстэй. Оо манай ах шүү дээ. Чи нэг үсэд үлдчихлээ. Тэм би өдөр алга болчих. Тангийн үсэд. Чи юу нэ ороод байгаа чи. Хөөхтөөдөө чи тийм. Чи юу нэ яг гадаа. Хоёр Starbucks-ийн аяг цуглуулж бэлхүү болохгүй гэж зөвлөлт чинь хадгалахад жоох хэцүү юм ба тий. Хайла. Энэ Би нэг хэлээд. Тэнгисийн эрэхт орсон бол хайла юм шүү дээ. Тий. Муудаштай хайла биш. Чи кайла шүү дээ одоо нас. No. Nice to meet you, Kayla. Яа, энэ тийм моол амар том юм аа. Янз бүрийн юм. Кола манго зондоо. Өөрөөр дуртай дэлгүүрлээ ороод би нэг машин жишээ үзээд тэ жоох мөр байсан. Тэгж авалцсан да. Энд тхээ нөгөө жижигхэн будаад жижиг ширхэгтэй савлгаа нөхөр юм байна. 25 байлаар зардаг юм байна. Хил нь болохоор Монгол маа төгөөр бол 5500 цай. Энэ нөгөө манай жасмин будаад шивүүд юм. Жижигхэн ширхэгтэй. Янз бүрээ хараагүй тоснууд байна. Коконот юм усгээ. 17 хил гэж шүү дээ. Тэгээ хил нь болохоор юу юм бэ? Төгөөр бол нэг 8-9 мянга цай. Байрсан гэсэн. Филиппин хүмүүс бохимиг бодаатай гэдэг юм. Энэхийн KFC-ийн меню өгсөн чинь ингээд спагетти өгсөн нь энэ дахиад ингээд бодаатай сэт гад. Дандаа бодаа нандаа бодаа юм. Макнорт бодаа. Энэ Burger King дээр ирсэн ч өгсөн. Бодаатай болоод. Яас тэгсэн. Interesting. That's ridiculous. This is my kingdom come. This is my kingdom come. Burn you to my heat. Look into my eyes. Bring this grace on fire. Хоёр личон гэдэг хоол идэх гэж байна. Энэ болохоор Филиппиний аяг алдартай хоол юм байна. Нэг тийм шарсан хааны мах гэх юм уу нөө бэжин уус гэдэг шиг нэг тийм аргаар болгосон хаа мах юм байна. Энийг идэх гэдэг байгаа шүү дээ. Юу. Яа нэг нөхдөй. Хоол нэхгүй бүр. Уур нөр. Ахиж мэхээд. Үнэ бичээч, үнэ бич. Яг манай буудлын дор супермаркет үүд юм байна. Амар буудлаасаа шууд доошоо супермаркет руугаа лифтээр ороод ирэх юм байна. Mountain Dew-ийн Zero гэж байдаг юм шүү дээ. Тэр өнөөдөр өглөөний хоол. Энэ өгтөө нөр наа. Лами манго кахон. За, Себут 3 дахь өдрийн өглөөний мэд амьдралт туудлаатай. Өдөрчээр борото гэжсэн ч ашгүй. Тэнгэр гайгүй онгоогод гоё штэ. Энэ өссөн загсалсан байна уу? За, өнөөдрийн аутфит. Далай явнаа. Тэр бараг
цаг явж resort дээр ирлээ. Нэг цаг гэсэн шүү дээ. Нэг төвчрээгүй шүү дээ. Hi. Hello, madam. Welcome to the beach. Thank you. Улаан дашинцтай. Хөхи, энэ замаас оксима. Хөхи. Эстран хаанид юм бэ? Мэд байхтай хэлээд өгч үчээ. Ямар их цантай бүхэн бэ? Хөхи, нэг хаяас оксима замаас уя. Юу нэ? Очоо. Айгуу жижигэн Хаана? зөндөө жижигэн зэрэг хэлчихээс тээ. Энэ жарах юм. Тийм би. Нүд дээрээ. Сэн. За харагдчих шүү дээ. Тэр нэг жарахаа нь тавьчих. За. Тэр нь айлын үнэтэй resort нэг өрөө байдаг пасс авсан. Тэгээд гоё юм байна өө. Одоо энэхийн гоё буфет хоолнд орчих. Яг турж өглөө шүү. Тэр нөгөө resort-ийнхоо Ногот крем суп гэнэ. энэ гоё юм. Энэс уух юм байна. Өнөөс дайчгүй бодоо. Гайгүй бодоо тий. Эндээс гомн гээсхтэй байна. Энэ арай том хаан юм. Энэ бацаанууд нь ингэж тийм үү? Гоё шоколад. Оо, Чигт тоног хэвчээ. so big. За нөгөө resort ч оройны буфет нэгсэн шүү. Амар юм байна уу. Ширмэрээ болсон. Хансгаа болсон. Моtor seafood гэдэг нь 70 олтой байна. Энэ зэрэг юм байна да. Миний цаамцсан гоё өнгөцсөн. Яа 70 ол. Дахиад ингээд авч тэгээд өчтөн шүү дээ. Аа. Хоёр вэ шахалттай хамт хэлгээд тэгээд өглөө 3 гэж буудлаас манай гайд ирж аваад тэгээ 2 цаг ч юм уу бараг 3 цаг давхсаар агаад одоо нөгөө газараа иржээ. Зөндөө үнэтэй. Оо юу вэ? За бидний нөгөө халиман авраг цаас үзэх газараа ирсэн байж байна. Цаана гоё нар мандаад янз янз чинь. Одоо 5:30 болж байна. Тэгээд 6-аас эхлэх юм байна. Одоо нэг хол биш юм байна. Одоос эргээс яг энэ хэсэг дээр нөгөө халиман хэцүү нэртэй юм тий. Халиман авраг цаас ирэх юм байна. Зарим бүр ирсэн баг юм. Тэгэл бид нэрээс энэ завьнд суугаад 8-аас 10 суудаг гинэ. Тэгээд 30 минут альмаа заасаа үзэж хамтдаа сэлж мэлж хагаад гоё дэх юм. Одоо тэнд байгаа хүмүүс нь болохоор нөгөө загсаа хоолж байгаа юм байна л да. Оо, кола. Хараа бас армантай байна тий. Тэр шүглэний цагаа босчоо. Одоо юу юм бэ? Цаанаа үйл мөл зураг мөрг юм байна.
Тэр Филиппин ч нэг бананарыг алдчихсан шүү дээ. Тэгсэн чинь та нар өнгөн сайн харагдчихна. Банан ч болохоор байгалаараа болохоор юм шав өнгөтэй юм шүү дээ. Юм шар өнгөтэй. Яа. Гоё юм стай байна. Шар өнгөтэй. Манай банан чинь тийм цагаан байдаг шүү дээ арай. Тийм. Өнөө чи яг бэцтэр нахаар бүр яг шав өнгөтэй. Ямар хөөх юм бэ? Яг манай хөрсгөлийн ус шиг л амар тунхлаг. 70 ус ихтэй. Нарта. Энэ одоо 70 ус муу юм уу? Филиппиний хөлсөдтэй хөөх юм аа. You want to swim, kids? Go swim with them. Манай нэг сэлцгээл гэж. Манай юугаас л хитээж авсан. Хараа сэлээч. Хой, энэ манчам биш. Манчам. Энийг бахан туулаа. Ийм юм чинь өнгөө ууж тийм шүү дээ. Эндээс нэрэг дээрээс л тууж. За би хоёр шарка гэж. Хагаад байна. Don't be scared. Тэр стайн гоё үзлээ. Стайн том юм байт юм байна. Тэгээ баахан зураг авах. Сэлдэг юм болохоор сэлж чаддаг болохоор. Тэ балаллаа. Хүмүүс ч бүр шомбож юм алт юм байна. Уцаараа бичлэг гэдэг адраас юм уцаараа бичлэг. Эмо тамо таалаа. Энэ ганц бичлэг хийсэн. Тэрийг тань хэзээ. Тэгээд ингэ бөөнөр ингэ. Өнөөдөр ба 10-аас дээш цагаас ирсэн гинэ. Ийм бол. Кола гаш. За кола сэтгэлтэй ч Амар гоё үзлээ шүү. Би хайгаад юм байхгүй. Энээсээ барьж байгаа. Амар гоё үзчихсэн юм байна. Загас надад зөндөө асууд амарсан. Миний арчин бүр нөгөө энэ минээс барихгүй шууд хөөж юм уу те. Гоё үзлээ. Нэг гайгүй ихтэй жоохон амьсгаад авчихсан. Тэ амьсгаа гайгүй чулгайг болчих юм. Таагаад их юм байхгүй. Нэрч амар сэлтэй болсон ш. Би хажууд нь зөв өгчихэд гэсэн. За. Ийм их ба. Амар тонглох юм байна.
За манай Сибугийн буудлын хамгийн сүүлийн өдрийн breakfast. Кола ямар гоё болж байна. Юу нэ? Аа. Энд айлын ресортын даан давтаад хадсан чинь чамчааг явуулсан. За кола торт чинь. Өдрөө маань торт таамал. Өнөөдөр миний төрсөд. За бид хоёр Сибуд 4 хонсон. Тэгээд одоо Боракай явах гэж байгаа. Буудлаасаа гарах гад хамаг ачаага баглаад бэлтчлээ. Одоо онгоцны буудлал руу явнаа. Эндээс нэг цаг нисэх юм байна Боракай руу.